Ангиж хэлдэг болов. Яг нөгөө ажил дээр тийм ангилдаг ер нь бол юу байдаг. Нөгөө гурван юутай тийм хогийн сав. Гэртээ бол их яг англиад байдгүй. Яг үндэ байрнуудын гадаа тийм ч хангалттай хэмжээнд нөгөө хогоо ангилдаг тийм юу бол хогийн сав байдгүй шүү. Тэгэл юунд бол нийлүүлээс уутан нийлүүлээс байгаа юм чинь. Баярлаа. Гү. No. Гү. Гүү. Гү. Гүү. Гү. За. Тэ нүнотгмин тэ алсад хохрох тэгш дүүрэн тэн. Хог хаягдал болон хөрсний бохирдол нь хоорондоо шууд холбоотой асуудал юм. Хогоо зөв газарт биш ил задгаа хаях стандартын шаардлага хангаагүй хогийн зэгүүдэд булшлах, шатаах зэрэг буруу арга барилууд нь хөрсний бохирдлын гол шалтгаан болдог. Ялангуяа хуунцар, шил, батарей, тос, химийн бодис зэрэг задрахгүй болон хортой хог хаягдал хөрсөнд удаан хугацаанд татагдагдаж, аажмаар хорт бодис ялгаруулснаар хөрсний бүтцийг алдагдуулж, шим тэжээлийг багасгадаг. Ингэсээр ургамал ургах чадвар буурч хөрсний амьд экосистем буюу бичил биетнүүд устдах аюултай болдог. Түүнчлэн бороо цасны усаар дамжин хорт бодис гүн давхаргаж шингээж газар доорх усыг бохирдуулдаг. Энэхүү ус нь маш олон төрлийн ням бактери тээгч болдог бөгөөд бидний өвчин тус өсвөлийг бүрдүүлдэг байна. Мөн хүн хортой хөрсөнд ургасан хүнсийг хэрэглэхэд эрүүл мэндийн ноцтой асуудал үүсч болно. Монголын нөхцөлд эд задгай хогийн зэгүүдэд маш олон байдаг бөгөөд эдгээр нь хөрсний бохирдлын томоохон их өсөр болж байна. Жишээлбэл Улаанбаатар орчмын хогийн зэгүүдэд өдөр бүр хаягдаж буй ахын болон үйлдвэрийн хог нь хөрсөн чингэж ургамал ургах чадварыг бууруулж байна. Энэ асуудлыг бууруулахын тулд хог хаягдлыг зөв ангилан аях, дахин боловсруулах технологи нэвтрүүлэх, хогийн цэгийг стандартын дагуу байгуулах шаардлагатай. Өчигдөр надад ханаа цаях чинь надад. Хаач ямар ч байгаа байхгүй. Чи на хог хаягдал чинь байгалаар чи ямар мохоо бохирдолтыг хараа үсттэй. Нэг үгс дээр хогийн сар хаяа хайчи. За. Яар гутаал. Ийшэн хайн. За. За яг зөв. Баярлалаа даа. За зүгээрээ. За манай багийн болохоор ангийнхаа дэлхийд 5 өдрийн хугацаанд улсын унааныхаа хунцрыг цугласан 5 өдрийн хугацаанд цугласан хунцмаа гинэ. Ахуй ажлын 36 орчим төгрөг болохоор хунцар сав баглаад бодлоо. Эдгээр андаа орчим хог нь хогийн цэгдэр зохицуулалтгүй хог хаягдал болж хавдаг байна. Хамгийн харамсалтай дэлхийд даяар өмнө хүртэл 7 тэрбум тонн хог хаягдлын 10 хүрэхгүй хувийг нь дахин боловсруулдаг. Бөгөөд сая тонн хог хаягдлууд байгаль дэлхийд ил задгаар хаягдсан нь хөрсний бохирдлын гол их өсөлт болдог.